асуудалгүй баг. Тэгэхээр асуултууд орж ирсэн байсан тийм ээ. Тэр асуултын дагуу хэдүүлээ бас нэг жоохон ярилцаад авчи. Төхөөрөмжний хувьд бол асуудалтай байсан гэсэн. Болно багшаа. За. Тийм хүмүүс багш бол нэмээд бас тайлбарлая гэж байна тий. Тэгээд сонсч хин за Асуу зүгээр. Би нэгэнт одоо яаж байгааг та хэдийн нэлээд юм дээр чинь асуултан дээр чинь жоохон яач. Энэ нэг болохоор би хүмүүсийн судалгаан дээрээс гаргаж ирсэн юм дээр жоохон хэрэгцээний асуулт байгаа. Энэ дээр нь жоохон хариулаа авчи. Тэгээд энэ хэсгийг хаанаас нэмж олж болох боломжтой хичээлийн аль хэсэгт байгаа вэ гэдэг жоохон чиглүүлээд энэ асуултуудын дагуу жоохон хичээлүүдэд бэлтгэхийг хичээсэн. Тэгээд та хэдэ ярилцаа авчи гэж бодож байна. За төхөөрөмж гэсэн. За тэгэхээр төхөөрөмжийн хувьд бол бид нар эхний бүлэг дээр бол нэлээд сайн задлж ярьсан байгаа тийм. За тэгээд цахилгаан тасрах сүлжээ саатах үе гардаг. Ийм үед заавалчтай бол нөхөж үзэх нь одоо боломжтой сайн байна гэсэн. Тэгэхээр хичээл бол за сүлжээ тасрах ч юм уу одоо цахилгаан тасарсан ч хамаагүй хичээл маань бол хадгалагдаад та нартай үлдэх болно. Тийм болохоор энэ хэсэг дээр бол санаа зовлтгүй. Энэ бүгдэнд нь хамааралтай асуулт байна. За төхөөрөмж ч гэсэн бүгдэнд нь хамааралтай асуулт байсан. За ажлын тогтсон цаггүй ингээд интернетээр онлайнаар ажиллаа гэхээр ийм асуудал гарсан байна л да. Ажлын тогтсон цаггүй багийнхаа ойлголцох, ярилцахад удаашралтай, мэдээлэл солилцох нь бага, гэрээ ажил бол онлайн ажилд авцаад байдаг гэсэн. Окей. За асуултанд тун удахгүй дахин хариулнаа. Жохоо хүлээж байгаарай за. За тэгэхээр юу байна? Ажлын тогтсон цаггүй багийнхантайгаа ойлголцох өдөр нь яг ийм юм бол яг онлайнаар ажиллаж байгаа ихэнх үед бүх хамт олон тохиолддог юм билээ. За энэ нь юунаас болоод ойлголцохгүй байгаа вэ гэхээр календар хөтлөөгүй багийнхаа уулзалтыг зохион байгуулах, харилцаагаа зохион байгуулах тэр платформ ч юм уу те тэр хэсгийг одоо заавал платформ биш л дээ. Ер нь бол тэр харилцааны урсгалаа зохицуулах тэр хэсгийг шийдээгүй. За хоёрдугаарт нь болохоор мэдээллийн урсгалаа хянаж чадахгүй байгаа үед бол бид нэр ажлын тогтсон цаггүй юм шиг байна. Багийнхантайгаа ойлголцохгүй. Тэгээд ярилцахад удаашралтай, эмх цэгцэхгүй гэсэн үг шүү дээ. Тэгээд мэдээлэл солилцох нь бага. Өөрөөр хэлбэл төлөвлөгөөгөө орж ирнэ гэсэн үг шүү. За тэгээд гэрийнхээ ажил болон онлайн ажилд авцсан тодорхой яагаад тэгэхээр бүгдээрээ нэг цаг товлол орох ёстой юм шиг орцгоос учраас. Тэгэхээр бид нар энийг яаж шийдэж байгаа, энэ хичээл дээр яаж шийдэж байгаа гэхээр ажлын тогтсон цаггүй үеийг бол Google календар дээр багаараа төлөвлөгөөгөө гаргачаар ажлын тогтсон цагтаа болж хувирна. За багийнхантайгаа ойлголцоонд бол бид нэр тэрэлээ ашигланаа. Тэгэхээр хэн яг юу хийж яваа вэ? Хизээ ямар ажлыг хийж дуусгасан, ямар ажил дээр явж байгаа, хэний ажил эхлээгүй байж байгаа вэ? Хэн яг ямар ажлаа хэдэн хувьтай хийж явж байгаа вэ гэдгийг тэрэлээ ашиглаад бид нар багийнхантайгаа ойлголцсон гэсэн. За мэдээж хэрэг ярихад удаашралтай байгаа нь ямар шалтгаантай вэ гэхээр хэн яг ямар ажил дээр явж байгаагаа эхнээс нь тайлбарлах шаардлагатай болдог. Одоо бол бид нэр тэрэлээ ашиглаж байгаа болохоор ярих юмж ойлгомжтой сонсож байгаа хүн ч гэсэн юу ярьж байгааг нь ойлгодог болчихно гэсэн. Тэгэхээр бидний харилцаа маш богино хугацаанд явагдах боломж бол энэ тэрэлээ бол үүсгэнэ. За мэдээлэл солилцох нь бага гэдэг дээр бол маргаашийн хичээлдэр хэдүүлээ Slack гэдэг зүйлийг ярилцах болно. За Slack дээр бол маш гоё зүйл байгаа нь юу гэхээр бид нар сэдв бүрийг тус бүрд нь сувг үүсгэж ярьдаг. За сувг үүсгээс гадна тэр сувг дээр хэн ямар үүрэгтэй оролцох вэ гэдгийг бас ангилж тэнд ямар мэдээлэл очихгүй байх вэ? Хэн яг ямар үүрэгтэй энэ ажилд оролцох вэ гэдэг бүгднийг зэгцэлж өгдөг учраас бидний мэдээлэл солилцох урсгалын бол чанаржиж эхэлнэ гэсэн үг. Тэрнээс биш бага өнөө их өнөө ерөөсө хамаагүй болоод яг Slack дээр бидний харилцаа чанартай болоод эхлэхээр бидний уулзалт илүү тохиромжтой, цэгцтэй, маш айтайхан болоод эхэлдэг. Энийг бол яг хувийнхаа туршлагаас тайлбартай хуваалцаад бол баттай итгээрэй гэж хэлмээр байна. За харин гэрээ ажил болон онлайн ажилд авцах гэдэг нь бол гэр бүлийн цагийн хуваар гэдэг зүйлийг хэдүүлээ ярьцгаасан байгаа тийм ээ. За тэгээд яг энэ гэрээ ажил, онлайн ажил гэдэг дээр би бас за энэ дэлгэц харагдаж байна миний. Бидүүгээрөө төлбөргүй онлайн сургалт гэдэг энэ групп байгаа. За тэгэхээр энэ группийн гайд хэсэг дотор та ороход бол төлбөргүй шүү за асуудалгүй. Тэгээд тайлбарлаад өгсөн байгаа тийм төлбөрийн янз бүрийн ивэнтүүд явагдаж байгаа. Энэний яг гэрээсээ ажиллах гэдэг энэ лайвууд дээр бидний гэрийн болон тийм ээ хувийн ажлын цагийн зохион байгуулалтыг яаж хийх талаар бол нэлээд сайн дэлгэрэнгүй яриад өгсөн. Дэлгэрүүлээд мэдхийг хүсвэл бас судлаад сонсоод оролцоод үзээрэй. За харин өнөөдрийн тохиолдол хэдүүлээ бүх энэ гэрээ ажил, онлайн ажлыг яаж давхцуулж байгаа вэ гэхээр бидний хувьд бол би хувьдаа тийм ээ их нэртэйгээ нэг өрөөний наан цаана байгаа ч гэсэн их нэрийнхээ цагийн хуваарийг мэдчихэж тухайн үнтэй яг юун дээр ажиллаж явж байгаа вэ гэдгийг хараа явж байгаа. За манай эхнэр бол яг өөрийнхөө хүүтэйгээ хамт ч юм уу тийм ингээ гэр бүлийнхээ цаг юмыг ингээ давхарлаа явуучих юм бол бид нэр өөрсдийнхөө хэн яг юу хийж явж байгаа вэ гэдээ харах боломжтой. За энэ болохоор манай эхнэрийн миний хүүтэй ажиллаж байгаа цаг байна. За манай эхнэр өөрийнх нь
хувийн цаг нь бол ийм багш шийдэ. Тэгэхээр биеийн цагуудад нь энэ үнд саад болохгүй байх. За миний цагууд манай хүн саад болохгүй байх тэргээд анзаарч байгаа бол минийх нь голоор байж байгаа болвол манай эхнийх нь дээгүүр болон доогуур байж байгаа жишээтэй. Тэгэхээр бид нэр ингээд өөрсдийнхөө цагийг болон бусдын цагийг Google календараар шийдэх нь байна шүү дээ. Тэрнээс биш ямар ч календар цагийн төлөвлөгөөгүй байх юм бол бид нэр асуудалтай очих нь тодорхой. Өөрөөр хэлбэл гэрээ ажил онлайн ажил хоёр давхцах нь тодорхой гэсэн үг шүү дээ. Яг ингээд чухал ажилтай байх чи эхнэр нь бас чухал ажилтай байх. За нөхөр нь эсвэл чухал ажилтай байх тэр гэдэг зүйл бол хин календар гаргаагүйгээс үүдэлтэй байх нь байна. За хүүчин ч гэсэн, охин ч гэсэн, ээж аав ч гэсэн ажилтай нэрэлтэй тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ дундын календар хөдлөх юм бол энэ асуудал цэгцлэгдэнэ гэсэн. За тэгээд календараа гаргахдаа аль болох 1 хоногор биш 7 хоногор гаргаад өгчих хэрэгтэй. Цаашлаад чадах юм бол сараар гих мэтлэнгээр гаргах юм бол энэ 3 дахь асуулт бол шийдэгчнэ. За тэгээд энэтэй холбоотой асуудлыг бол түлхүү ярилцсан тийм ээ календартай холбоотой. За тэгээд нэгдүгээр бүлэг дээр өчигдрийн хичээл дээр ч гэсэн энэ давхар яригдсан. За тэгээд уулзалт хэлэлцүүлэг давхцах онлайнд ажиллах боломжтой бусад платформуудыг суралцах гэсэн. Окей. За ийм учраас би Zoom-ээс гадна StreamYard-аар бол ингэж лайв хийдэг, ингэж скринээр рекорд хийдэг, шеэр хийдэг тэргээд. За Google Meet-ээр бол ингэж уулзалт хийдэг гэж. За тэгээд дээрэс нь Microsoft Teams-ийг бол бас ингэж аккаунт үүсгээд ингэж ашигладаг юм байна гэдгийг давхар хийсэн ба. За энийг бол нээгээд авсан тохиолдол бол цаашаа яг ингээд аваад явах процесс нь бол нэг тэмч төвөгтэй биш шүү. Та хэд маань өөртөө бас бити блоклоороо за ер нь яг ингээд дэлгэцэн дээр хараад харуулсан үйлдэлийг та жоохон удаанаар хийхээр та нар чаддаг болчихно гэсэн. Онлайн уулзалт хэлэлцүүлэг хийхтэй хамаартай бусад платформуудыг өнөөдрийн дөнгөж саяхан ярилцаа дуслаа. За тэрнээс гадна бид нэр зөвхөн онлайн уулзалт гэхгүй яг Google дээр тулгуурласан маш олон програмууд тийм ээ. Таны ажлыг хөнгөвчлөх тэр програм платформуудыг бас давхар ярилцсан. Маргааш ч гэсэн үлдсэн платформуудыг ярилцах болно. За тэгээд бусад платформын талаар мэдлэг дутуу постэр бэлтгэх гэж байна. За окей. Бусад платформын талаар мэдлэг дутуу гэдэг дээр бол яг би энэ сургалтаараа бол тийм ээ бүгдийг заагаагүй. Гэхдээ яг бүгдээс хамгийн чухлуудыг нь та нарт түүгээд зааж байгаа орж байгаа болохоор за бүгдийн талаар мэдэх мэдлэг заавал сайн байх албагүй яг эдгээр зүйлүүдэл алийг нь ашиглах вэ гэдгээ шийдвэр гаргаад гүнзгийрүүлээд лавлаад асуугаа явуучих юм бол манайх руу одоо холбогдоод тийм ээ чатаар ч юм уу зураг мургатэр ингээд явуулаад асуучих юм бол эсвэл групп дотроо асуултаа тавиад зөвлөгөө аваа явчих болно. За постэр бэлтгэх гэж байгаа. Тэгэхээр постэр бэлтгэхийн үед бол хэдүүлээ супер ажиллаа явах болно. Canva болон InVideo гэдэг хоёр платформ дээр видео болон зургийн их бэлтгэлийг хамтдаа хийж сурах болно. Тэгэхээр энэ асуудал чинь шийдэгдчих байх гэж бодож байна. Мэдээж хэрэг нэг зүйлийг нэг өдөрт сурчдаг ховор тохиолдол байдаг. Ихтэй таад энийг сурчих байх гэдэгт бол итгэлтэй байна. За сурахгүй байлаа ч гэсэн видео дахин үзээд сураа авчих боломжтой. За болохгүй бол давалж асуугаараа групп дотроо тийм ээ би ийм их бэлтгэл хийгсэн чинь Canva дээр болдгийм үү болдгоо мó тэргээ тийм ээ гарц шийдлүүд юу байна тэр болгонуудыг та нартайгаа хуваалцахыг хичээнэ. За заримдаа харилцааны үйл ойлголцол үүсэх сургалт зохион байгуулахад агуулга бүрэн хүрэхгүй байх зэрэг байдаг гэж. Окей, энэ бол бүх газар яг ийм байдаг. За би бол аминдаа таатай асуултыг харж агаад хичээлийнхээ агуулгыг гаргасан ч гэсэн зарим нэгэнд нь одоо хүрээгүй байх тохиолдол байдаг. Яг тэгэхээр бидний нөгөө мэдээллийг хүлээж авах боловсруулах арга барилууд бүгд өөр байдаг. Зарим нь сонсдог, зарим нь хардаг, зарим нь мэдэрдэг. Хуржиж заавал өөрөө биеэрээ хийж. За энэс болоод ямар ч чанартай сургалт байсан, ямар ч чанаргүй сургалт байсан, зарим нэгэнд нь таалагдаад, зарим нэгэнд нь сэтгэл дундуур үлдэх тохиолдол байдаг. За тэгэхээр харилцааны үйл ойлголцол гэдэг хэсэгтэр бол бүх зүйл тодорхой бус байснаас үүдэлтэйгээр харилцааны үйл ойлголцол үүснэ. За өөрөөр хэлбэл та яг тухайн хүнээс юу хүсэж байгаагаа өөрөө эхэлж илэрхийлээгүй бол нөгөө хүн чинь өөрийнхөө юу хүсэж байгаагаа танд илэрхийлдэг учраас та хоёрын хооронд харилцааны үйл ойлголцол үүсгэх нь тодорхой байдаг. За тэгэхээр заавал хэлж ярихаар ам зөрчгөөд байдаг тийм ээ. Заримдаа хүмүүс өөрөө зүтгэждэг талтай байдаг учраас бид нэр Slack дээр тэр үйл ойлголцолтой магадгүй ширүүн болох магадлалтай тэр яриануудыг эвтэйхэн бичээд орхичих хэрэгтэй байдаг. Яг тэгэхээр багийнхаа дунд хоёр талаасаа ингээд одоо текстээр харилцаад эхлэхээр багийнхан чинь нийтээрээ хинийх нь буруу, нийтээрээ хинийх нь зөв бэ гэдгийг харж агаад буруу хэсэгт нь тусламж өгөөд чи энэ хэсгийг л ойлгоогүйсэн мөрөг бүгдээрээ дэмжиж авчдаг учраас за бидний Slack бол тухайн хүний хоёр асуудлыг эсвэл багийн үйл ойлголцлыг бол цэгцлээд өгч маш давуу талтай байдаг. За энэ заавал сөрөг талаараа биш тийм ээ. Зарим нь нэг видео ярьж байхад зарим нь зураг гэд ойлгоцсон байх. Тэр бас тохиолдлууд ч гэсэн мөн адил Slack тань туслана. Тэгэхээр харилцааны талаар бол юуны түрүүн та нөгөө харилцан ярьж байгаа хүндээ өөрийгөө илэрхийлэхээс эхлүүлээд харилцаагаа зохицуулах боломж нь бол үүсдэг байгаа. За тэгээд сургалт зохион байгуулах агуулгын бүрэн өрөхгүй байх тал дээр бол сая төрчихсөн байгаа тийм. Бидний
өөрсөндөө мэдээллийг шингээж авах тэр процесс янз бүр байдаг. Тэр мэдрэхүйтэй хамааралтай. За тэр мэдрэхүү сургалт зохион байгуулахдаа хүмүүсийн дөрвөн төрлийн өнгө байгаа шүү дээ. Дөрвөн төрлийн өнгө байгаа шүү. Тэгээд аягүй шууд ярьчлаа. Хүмүүс ерөнхийдөө дөрвөн төрлийн өнгөд хуваагдаж байгаа. За энийг бол темперамент гэдээ ойлгочих болно тийм ээ. Тэгэхээр миний хувьд болохоор өнгөөр ярьж байгаа шүү. Тэр колорик, сангвиник трийг чинь өнгөөр ярьж. Тэгэхээр улаан, шар, ногоон, цэнхэр гэсэн ийм хүмүүс нийтдээ хуваагддаг гэж ойлгож болно. За улаан төрлийн хүмүүст бол маш хурдан мэдээллүүдийг товчхон өгөх юм бол бусад бүх хичээл сонссон ч сонсоогүй ч тэр хүний хувьд бол ойлгомжтой болоод хувирчдаг. Тэгэхээр мэдээллийг маш цэгцтэй захиралдаа би мэдээлэл бэлтгэж байгаа юм шиг тэр сургалтын агуулгыг хамгийн ихэнд тайлбарлахад улаанууд ойлгоод авчдаг гэсэн. За харин сургалтанда тухайн хүмүүсийг оролцуулаад эхлэнгүүд шарын төрлүүд идэвхтэй оролцдог гэсэн. Яг шар төрлийн өнгөтэй хүмүүс гэсэн. Хичээлдээ оролцоод эхлэнгүүд тэр хүмүүс хичээлийг чанаргүйсэн ч гэсэн гоё гэж хүлээж авах. За тэгэхээр оролцоог нэмэгдүүлэх хэсэг дээр бол ийм ач холбогдолтой байх нь. За дараа нь болохоор хүнээс санал асуудаг. Тухайн хүнд үйлчлэх ч юм уу те бичүүлэх асуулт асуух замаар тухайн хүнтэй харилцаа үүсгэхээр ногоон хүмүүс дуртай байдаг. Өөрөөр хэлбэл тэр хүмүүс яг сургалтанд өөрийнхөө оролцоогоор дамжуулаад бусадтай өөрийнхөө мэдж байгаа мэдлийг хуваалцах юм бол тэр хүнд илүү тааламжтай болчих. Тэгэхээр тухайн сургалт гойч бай, сайхан хэмжээ муухаж хамаагүй тэр ногоонууд оролцоод ингээд өөрсдийнх нь оролцоо ороод эхлэхээр өөрийнхөө мэдлэгийг бусдад хуваалцаад эхлэхээр тэр сургалт илүү гоё болоод хувирчдаг. За харин логик талаас нь бүх зүйлийг зэгцтэй эхнээс нь дуустал нь ямар ч одоо алдаа мадаггүй ингээд слайдн дээр харагдсан зүйлээ ба бэгүй ярьчих юм бол цэнхрүүдийн хүмүүс дуртай байдаг. Тэгэхээр энэ баг шууд утгаараа бол зүүн тархины хүмүүс. За шар ногоон нь болохоор баруун тархиных, улаан цэнхэр нь болохоор зүүн тархины хүмүүс гэдэг юм ойлгоч. Тэгэхээр эдгээр хүмүүс бүгд зэрэгцээд сургалтанд сууж байгаа. Тэгэхээр сургалтын арга барил богино хугацаанд ч юм уу те 20-30 минутын хугацаанд хийх гэж бол энэ олон шин чанарууд, энэ дөрвөн шин чанарыг ерөөсөө сургалтанда багтаагаад өгч юм бол бүгдэнд нь сайхан сэтгэл төрнө. Тэрнээс агуулгад нь бол хүмүүс нэг яг тухайн үедээ л өөрөө сэтгэл ханамж авчих юм бол сургалт нь гоё болоо хувирчдаг ч юм уу те. Тиймэрхүү байдлуудыг тэр дөрвөн өнгөөр дөрвөн онцлогт нь тохируулаад бэлтгэх байдлаар өгчөөдөх зүгээр гэдэг юм аа. Мэдээж хэрэг хэн яаж орох вэ гэдэг оролцоог нь бол шахахгүй, хэн хизээ орохоо өөрсдөө аягүй сайн мэдчихэдэг. Тэгэхээр та хизээ асуултаа асуух уу, хизээ тэр хүний дэлгэц рүү хандах уу, хизээ цэгцтэй харуулах уу гэдэг маш сайн зохион байгуулад өгч юм бол богино хугацааны сургалтууд бол их хвчлэн үр дүнтэй болдог. За өнөөдөр шиг иймэрхүү урт хугацааны юунууд бол жоохон арай өөр стратеги, тактиктэй явагддаг. Тийм ээ. Мэдээж хэрэг даалгавартай байвал урт хугацааны хичээл бүхэнд гоё болж санагддаг. Даалгавар гэдэг бол миний хамгийн дургүй зүйл. Бид нар чинь насанд хүрсэн хүмүүс гэдэг боловч ер нь бол урт хугацааны сургалтыг одоо урт хугацаа гэдэг чинь уртаар үргэлжилж байгаа сургалтууд даалгавартай байх юм бол хүмүүс айгүй дуртай байдаг. За яг ингээд ямар сургалт яаж явагдахаас шалтгаалаад жижиг өөрчлөлтүүдийг чимээ оруулж бол бас зүгээр байдаг. За интернетийн хурдны хязгаар гэж дараагийн асуултаа ирсэн байсан. Тэгэхээр таны гэрийн интернет хурдтай ч бай, удаан ч бай, та гэрийнхээ интернетийн яг тухайн үеийнхээ интернетийн зохицуултыг хийчих юм бол энэ асуудлаас та ангижирч чадна. Таны интернет лайв стрим хийж байхад хангалттай хэмжээний хурдтай. Өнөөдөр Монголд 1080 буюу 1 мегабайт хамгийн бага хурдтай интернет 1 мегабайт байдаг. Тэгэхээр Zoom-ыг Facebook дээр лайв цацаад, пэйж одоо YouTube дээр стрим цацгаад хамгийн ихтэй 600-аас 700 мегабайт цацуулагдана гэсэн үг секундэд. Тэгэхээр танд бол ямар ч байсан 1 мегабайтын интернетээ хурддаг бол өндөр ачаал авч байгаа үед ч гэсэн Zoom-ээр тийм ээ өндөр ачаал авч байгаа үед ч гэсэн хангалттай байдаг. Гол нь та гар утсаа тухайн үед интернетийн салаа тэр үед ашиглагдаж байгаа интернет хэрэглээнүүдийг зогсоо өөрийнхөө гэрийнхаа компьютерийг утсан кабелаар холб өөрөөр хэлбэл Zoom хийж хавцтай өөр интернет хэрэглэгддэг тийм ээ браузер ч юм уу тиймэрхүү зүйлүүдэд хэрэглэгдэхгүй байгаа интернет ачааллуулдаг тэр зүйлүүдийг хаа тэгэх юм бол таны хурдны хязгаараас үл шалтгаалаад интернет судалдаггүй шийдэгдэнэ. За програмуудыг худалдаж авч сурах гэж байна. Окей. Ер нь бол програмыг худалдаж авахдаа худалдаа хөгжлийн карт байх юм бол за энэ картын захиалчих юм бол нэг цэнхэр карт байгаа зургаар. За энэ болохоор видеогоор л байна л да. Яг харуулчих нэг видеог нь бүтэн үзэх шаардлагагүй яг ийм өнгөтэй карт аавна. За энэ өнгөтэй картыг авахдаа бид нэр юу яана? Дэлгэц бол харагдаж байгаа тийм манайханд. Харагдаж байна. За бид нар ингээд альва нэг зүйлийг худалдаж авалт хийлээ. За save content. За тэгмүүд энэ дээр та пост нэмээ өөрийнхөө нэрийг ласт дээр овгоо тэгээд имэйл хаягаа оруулчих. За компани болоод оруулах шаардлагагүй. Тэгээд заавал ажилтныхаа тоо хийх шаардлагагүй, хаягуудаа бичих шаардлагагүй.
За тэгээд zip code бол өөрийнхөө zip code оруулаад өгчин. За zip code-ыг хаанаас олж авах вэ гэхээр та зүгээр zip code Mongolia гэж бичих юм бол Монгол улсын zip code-той хамааралтай кодод гарна. Тэнгүүд та өөрийнхөө байгаа газрыг кодыг бол ийшээ ороод мэдээд Монголгүй гадаадын zip code-уудыг ч гэсэн ашиглаж авчиж болно. Тэгэхээр яг хан улд үүрэгт би амьдарч байгаа. Тэгээ хан улд үүргийн энэ хэсэг бол 17.031 гэдэг zip code байдаг. За тэгээд биелээ оруулна. За бид нэр олон улсын карт ашиглана шүү дээ. Тэгэхээр картныхаа дугаарыг ашиглах юм бол 4902 9123 мэдээж хэрэг карт бол маш нууцлалтай байх хэрэгтэй шүү. Энэ дугааруудын чимүүд ямар нэгэн пин код ашиглахгүйгээр таны картаас шууд төлбөр гараа авчдаг учраас та карта хэрэглэхдээ маш одоо олон хүнээс зайтай ч юм уу нууцлалтайгаар энэ картыг ашиглах хэрэгтэй. За тэгээд энэ картны чинь арт талд гэсэн үг шүү дээ. Арт талд нь 3 оронтой тоо байгаа. Жишээлбэл эдэтий 678 ч юм уу гэх мэтлэндээ. За тэгээд энэ дээр байгаа хугацаа. За энэ дээр бол 12 оны за 22 оны 12 сар дуусна гэхэд ингэх юм бол бидний картаар худалдаа авалт хийх боломж ഉണ്ട്. За save and continue гэх юм бол шууд $15 зүүмийн 1 сар эрхийг бид нэр өөрсөндөө худалдаад авчлаа гэсэн. Мэдээж хэрэг save and continue гэх юм бол энэ худалдаа учраас ажиллахгүй гэсэн үг ээ. За тэгэхээр интернетээр бид нар худалдаа хийгээд бол ийм амархан байна. Ер нь бол ямар ч тохиолдолд тийм ээ Facebook дээр ч бай бүх газар картаараа ингэж худалдаа авалт хийсэн бол саппорт руу холбогдоод би өөрийнхөө картыг холбоолтыг таслахыг хүсэж байна гэд хүслээ заавал өгөх хэрэгтэй. Ер нь бол эдгээр газрууд картын маань салах айгүй дургүй гэдэг юм байлээ. Би жишээлбэл карта салгая гэд хүсэлт өгөхөд та итгэлтэй байна уу гэд байн шалгаагаад байгаа байхгүй юу. Итгэлтэй болвол карта салгуулъя гэдэг хүсэл өгсөн шүү дээ. Тэгэхээр аль болох салахгүй байх те дараа жил автоматар бид нэр өөрсдөө зэгнэл чинь та карта үлдээгээч тэргээд тэгэл ингээд байлгах гад байт юм байлээ. Ямар ч тохиолдолд би төлбөрөө төлсөн учраас би карта яг одоо салгамаар байна гэдэг хүсэлтийг тавьж агаад заавал карта салгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний карт энэ дээр холбоотой байсны дараа яг өгөхөр санамсаргүй бид нэр онлайнаар ч юм уу те нэг санамсаргүй нэг тийм худалдаа авалтууд хийх чингүүд тэгээд бидний картнаас шууд автоматар төлбөр гараад эхэлдэг гэсэн. За энэ үед бол бид нэр хичнээнч одоо заргалдаад ямар ч нэмэр байхгүй бидний карта та хэрэглэсэн үнэ учраас таны карт төлбөр гарна гэдэг зарчим үйлчилдэг. За ингээд бид нэр ямар ч хэлсэн төлбөрийнхөө юу биелнэ гэдэг дээр карт маань салж үгүй юу гэдгийг шалгачих хэрэгтэй байдаг. За ингээд одоо бол минийх дээр ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа. Төлбөрөө хийжээд салгуулсан гэсэн үг. Интернет програм худалдаж авах талаар бол саяны процесс яг л адилхан байдаг гэсэн үг. Багш нэг юм асуучих уу? Би хараа сая нөгөө Netflix дээр чинь шууд төлбөр хийгээд явангууд нөгөө Netflix-ээс салахгүй болохоор шууд автоматар л төлбөр аваад яваад идэв билээ шүү дээ. Ковид үеч юу ихвтэй нэг хүүхдүүд гэрээрээ бараг кино үздэг. Тэгээд салгасан л да. Гэхдээ яг тэр тухайн үед нь салгахад тэрийг хийх ёстой юм байна гэж ойлгосон. Яа салгаж байсан бэлээ? Бид бас сая ингэж ярангууд гинт асуухгүй бол дараа нь дахиад нэг төлбөр хийхдээ нөгөөдгөөс салхаа мартаад шууд эргэл ороод юу яачих юм уу? Канцел хийчих юм уу? Саппорт руу нь бол одоо жишээлбэл Netflix руу орлоо. Би яг тэгээ бүр гарсан байхгүй юу тий. Тэр чинь бүр автоматар авдаг яг гашуун туршлага мэдсэн байхгүй. Бөө хасагдаж чи нэрийн энэ ч одоо яагаад үзээд байгаа лээ гэж бодоод байсан чи. Амар хорлонтой шүү дээ. Яг хэдэн сараар үз. Гадаадынханд бол тэр чинь байдаг л эсвэл би нэг төлөвлөгөөтэй байдаг те санхүүгээ. Netflix харин бид нар чинь тэгээ нэг сар хүүхэд амарч хахад үзүүл нэг ч зүйлдээ бүр нөгөөдгийн хэдэн сараар үзсэн. Тэгээд тийм байна. Тэнгүүд Netflix ороод саппорт гэж байна. За би дахин харуулчих. Сая эпитерийг ярьж байгаа нь би дарчлаа. Help Center гэж байна Netflix руу ороод. За мэдээж хэрэг та өөрийнхөө аккаунтаар орчих шүү дээ. За тэгээд Help Center руу оронгууд энэ Start Live Chat гэж байна. За хүлээж авах хаана явж байна? За тийм байна. За 1 минутын дараа тантай харьцана гэж. Тэгэхээр та энэ айл нэгийг нь шууд сонгоод би өөр асуудлаар ярих юм аа. Би өөрийнхөө картыг танай сайтнаас салгамаар байна. Би төлбөр төлсөн одоо надад өөр байхгүй учраас би салгамаар байна гэж хэлж хэрэгтэй. Зөв.
монголоор англиар хэлж чадахгүй бол Google Translate ашиглаж чадах. Ингээд тэд нэр ойлгочтой. Ер нь яг юу хүсэж байгаа. Зөв. Яг нөгөө нэг хэрэгжилж байгаа тохиолдолд бол яг өөрийнх нь нөгөө нэг юу руу орохоор, сайт руу орохоор шууд нөгөө нэг гарахгүй юу гэдээ асуугаад ээж идэх юм байл л те. Яа, за ойлгомжтой. Ер нь бол ингэж асуух юм биш үү те. Өөр төлбөрөө тарин чи ингээ автоматар аваад байх юм бол бас ёстой аюултай. Баян одоо юу гэж 3 сарын хооронд бол маш том туршлага авсан. Тэр нөгөө Facebook шөнө хакер ороод миний дааснаас $1500 тийм буст хийлгээ ачиж байгаа байхгүй юу? Хамгийн өндөр. Тэгэхээр Facebook-ээс ч гэсэн одоо төлбөрөө халгуулж авч явах хэрэгтэй. Яг нь Facebook дээр ингээд учир начралингууд ойлгоод буцаачдаг юм байлаа. Зөв. Тэгээд юу ер нь бол юмтайгаа холбохгүй байх ёстой. Одоо та энийгээ холбоо. Одоо ингээл нэг юм нэглэр л та Facebook-оо холбоо, юугаа холбоо гэл ингээл үргэлж юмнууд ингээл тэггүй гэсэн асуулт гарч ирдэг шүү дээ. Би тийх болгонд нөгөө аль болохоор хооронд нь холбохгүй байхыг хичээгээд байдаг зөв үү, буруу юу багшаа. Тийм шүү дээ. Бидний мэдээллийг ахиу олж авах нь л онлайн сошиал орчны гол зорилго. Өөрөөр хэлбэл би 1000 хэрэглэгчийн мэдээллийг авч байгаа нь Facebook-т ашигтай байхгүй юу? Монголын 1000 хэрэглэгчийн мэдээллийг олж авч ийн гэсэн. Хүмүүд айлуулах тэрнээс татгалзах хэрэгтэй. Бид нэр өөрсдийнхөө мэдээллийг бэлгэлж ийн гэсэн үг шүү дээ. Үнийг Facebook-ийн тулд айлуулах зайлшгүй шаардлагатай хаягийг бол тэгэл оруулахаас өөр сонголтгүй шүү дээ. Google. Ер нь бол яг найдвартай юм дээр л яг өөрийнхөө Google-ыг ашиглаад одоо юу гэдэг нь Gmail-ийг ашиглаад те одоо банкных ч юм уу эсвэл бүр найдвартай имэйлүүд тэрэн дээр ашиглаад бусад юм дээр бол тэгэл нэг яваа хавцаа яваал те байнгын ингэж нэг юм ирж идэг юм дээр гэж бодогдоод идэв тэр зөв буруу юу хооронд нь холбоотой тэгээ холбогдчихдаг л доо угаасаа нөгөө recovery email гэдээ орж байгаа шүү дээ угаасаа тэ аль нь тэгэхээр тэрийг оруулчихаар үгүй зү үү ингээд оруулахгүй байх арга байхгүй юм дэх байгаамаа энэ бүр ингээд цаанаасаа бүр ингээд бүр яг зориудаар тэгж байгаа юм шиг бүх юм харин тийм зохион байгуулалттай юм шиг байгаа нь тий танд нэг аккаунтаар чинь зар сурталчилгаа хүргэж чадахгүй бол нөгөө аккаунтаар чинь зар сурталчилгаа хүргэхийг л хийж байгаа нэг төрлийн л бизнес харин Dropbox-ыг яаж ашиглах вэ? Drive-тай адилхан уу? Dropbox уу? Яг адилхан. Тий. Тэгээ Dropbox-ыг хэрэглэх нэг хэрэг байхгүй дээ. Тийм үү. Бид нэр Dropbox-ын оронд юу хэрэглэхээ шийдцгээсэн байгаа тий. Тэр шүү. 800 ГБ хүртэлх энэ дээр үн төлбөрөөр хэрэглэж болно. За Google Drive бол 15 ГБ, за Dropbox бол 2 ТБ юм шиг байна. 2 ТБ хүртэлх ийм санал болгочих шиг байна. Хэдүүл үзэл сонгоод үзээ л та. За үнэгүй нь бол стандарт. Үнэгүүгээр ашиглахаар нэг юзер 2 ТБ гэж энэ үнэн нь үгүй юу? Гэхдээ худалдаж авах юм байна шүү дээ. Тийм л. Тэрнээс үнэгүй нь болохоор хэд өдөвлээд баг байт юм аа. Ингээд дүүрцсэн би тэгээд ашигладгүй ерөөс. Нэг хэсэг айгүй Dropbox айгүй гоё эссэн шүү дээ. Стартап байхдаа хүн өрөнгүүд 10 ГБ нэмэгдээл амар тааламжтай. Тэгэл хүн уурал аль болох олон хүмүүс урьж чад юм хадгалдаг гэсэн зүйлдээ юм бүгд үүрээд эхлэв. Төлбөр нэгээд эхэлсэн. Тэгэл яг асуудал тулгараад гэсэн файл хадгална гэдэг бол амар чухал асуудал юм байна гэл. Нэг иймэрхүү зүйлүүдийг бид нэр аль болох нэг мөсөн шийдчих хэрэгтэй. Огт төлбөр төлөхгүйгээр бид нэр хизээч одоо хадгалах юуг бол шийдэх ямарч боломжгүй гэдэг бол хүлээн зөвшөөрөөд төлбөр төлөх нь тодорхой. Гэхдээ төлбөрөө бол ямарч байсан нэг мөсөн хөлөөд дахиж төлөхгүйгээр гэдгийг шийдэх. Одоо энэ бол 6 сарын 1-ээс Google Photos юутай болно. Төлбөртэй болоод эхэлнэ гэж. Ер нь бол backup хийгдэх болоод эхэлнэ. За тэгэхээр бид нэр яг дата хадгалах гэдэг зүйлийн талаар бол ойлголттой болж эхэлнэ. За програмуудыг худалдаж авах тэгээд карттай холбоотой хэсэг бол ийм чухал байх нь. Бид нөө авто чарж гэдэг зүйлээс айлуулах зайлс хийж өөрсдийнхөө төсвийг яг энэ өнөөдрийн хэцүү үед бол хэмнэх тэр хамгаалахгүй бол гадаадын сайтууд бол автоматар татаал явчихна ерөөс. За тийм ба. Тэгээд хоёрдугаар асуудал нь бол мэдлэг, ур чадвар шаардлагатай байна гэсэн яг. Тэгэхээр практик зөвлөмж гэж. Тэр практик зөвлөмжийг бол ялчгүй хүн нэг бүр өөр дээрээ тулж авчиж жагаад за энийг яг яадгийг, энийг яг яадгийг гэж асууж иж практик зөвлөмж болох бах тий. За практикийн үед бол нэг яаж хийх вэ гэдгийг асуултаа асуугаад мэдэж авсныхаа дараа өөрийнхөө бизнестэй
хэрглэж ихэлснээс практик туршлага үүсэж эхэлнэ. Тэгэхээр та зөвлөгөөнүүдийг бол өнөөдөр маргааш өчигдөр гэсэн 3 өдрийн турш зөвлөмж зааварчилгаануудыг бол практикаар харлаа. Яг огт ярих гэхээс илүүтэйгээр аккаунт одоо бүгднгийн эхнээс нь үүсгэхээс эхлүүлээд яриа явсан байгаа. За бүр том YouTube шиг ч юм уу те ийм том платформуудыг бол Microsoft Teams, YouTube хоёрыг бол зүгээр 4 дахь төдий өнгөрсөн байгаа те. Бусдын нь бол аль болох хэрэглээний талаас нь хуваалцсан ер нь тест байдлаар хэрэгжилж байгаа ч гэсэн яг тэр зүйлийг л та нар одоо нэг жишрхийг текст бичдэг та хэд бол 10 текст болгож бичих байдлаар жоо өөрчилж ашиглана гэсэн. За тэгээ Google Meeting, Classroom-ийн талаар за Google Meeting-ийн хувьд бол бид нэр сая ойлгож авсан Google Meet дээр бол онцгой тийм шин чанар байхгүй. Харин Classroom-ийн талаар хэдүүлээ жоохон нэмж судлаа. За Classroom бол би бас ашиглаж үзсэн. Classroom нэг энэ бүгдийг шийдэх гээд нөө төлбөргүй юм ашиглаад сургалт хийх гээд үзэж байхдаа гол юм шиг үлээ. Ер нь бол яг нэг контент хамааралтай асуудлууд бол энэ дээр шийдэгддэггүй учраас Classroom-ийн текстэйгээд хараад үзчихсэн. Ер нь бол ангиар ингээ үсгэж байгаа. Microsoft PowerPoint, Excel, Word, Rhinoceros, Premiere Pro, Illustrator, CorelDRAW, After Effects, Photoshop гэдэг ийм ангиуд үсгээд тэр ангиуд дээр хичээлүүдээ үсгэж авчиж болохоор юм байна. За тэгвэл энэ ангид хүн нэвтрэхийн тулд яах ёстой вэ гэхээр энэ кодоор нэвтрэн зөвхөн энэ кодоор. Энэ кодыг та өгөхгүй бол таны сурагч чинь ийшээ нэг орж чадахгүй гэсэн. За тэгээд энэ дээрээ бид нэр босоод бүх зүйлээ Google-ийн бүхэл бүтээгдэхүүнийг энэ дээр холбоогч болно. За бүх суралцагчдад за энэ дотор магадгүй 10 хүүхэд байвал хүн нэг суралцагчдад зориулаад тэргээд сонгож энд одоох нь ганцаархнаа болохоор өөр юу ч байхгүй. Сонгож одоо мэдээллийг өгөх, бүгдэнд нь өгөх, аль эсвэл ямар одоо ангиудад өгөхийг тэргээд ангиуд ч энэ ч одоо Ops, PowerPoint, Excel, Word гэдэг чинь нэг анги байхгүй юу. Тэгэхээр тухайн ангиудаа сонгоод, тухайн сурагчдаа сонгоод тэгээд нийт нь hello ч юм уу те одоо яадыг мэдээлэл өгөөд ажлын даалгавраа Google Drive-аас ч юм уу YouTube-ээс хичээлийн үзэхээр линкийг өгөөд за Google Drive-аас болохоор дасгал ажил ном ч юм уу те аплод хийж өгөх. За файлаа атаачлах тэргээд эдгээрээ хийж өгөөл постлох юм бол суралцагч чинь энийг хараа явчихдаг гэсэн. За тэгээд мэдээж хэрэг бид нэр өөрсдийнхөө ажлыг төлөвлөж өгөх хэрэгтэй. За тэрэн дээр болохоор ирсэн сэтгэгдлүүдийг бас эндээс харах боломж. Одоогор бол хинч байхгүй учраас ямар ч ангид ямар ч сэтгэгдэл байхгүй. Тэгээд Google календараа бас энэ дээр холбож өгдөг байгаа тийм. Google календарыг тэгээд шийдвэл буюу бид нэр өөрсдийнхөө маргааш нөгөөдөр болох бүх зүйлүүдээ энэ анги дээрээ үсгэж өгдөг. За тэгээд класс ангийн юуны хувьд бол өөрийнхөө юм дээр ингээ холбоод өгчихтэй Google календар гэдэг хэсгээр бол үүсгэн за энэ дээрээ та шалгалтуудаа, асуултуудаа тийм сургалтын материалаа тэргээд нэг постлсон юугаа дахин постлох тэргээд энэ дээр ангийнхаа юмыг зохион байгуулнаа. За ангийнхаа драйвыг бол энэ дээрээс оруулж өгнө. За тэр үед бол энэ Google Drive folder нь бол ашиглагдана. За танаа ангид багш нар болон сурагчдыг энэ дээрээ нэмж өгч болно. Invite хийгээд зөв. За тэгээд grades буюу төгсөх одоо юунууд шүү дээ. Бүх хичээлээ үзээд туссан бол ийшээ ордог багч. За тэгээ Google дээрээ Classroom дотроо бид нэр календараа ашиглах нь байна, Drive ашиглах нь байна, документуудаа ашиглах нь байна, Zoom-ыг ашиглах нь байна, тийм ээ. За ингээд хүүхдүүдээ энэ дотроо удирдах аваад явах нь байна. За иймэрхүү байдлаар бид нэр өөрсдийнхөө Classroom-ыг ашиглаж болно. За тэгээд энэ нь бол бүгд нээлттэй байдаг учраас бидний одоо үйл ажиллагаа бүгдэд харагддаг гэж ойлгож болно. За тэгээд календар дээр бол одоогоор юм ямар нэгэн зүйл төлөвлөгдөөгүй байна гэдэг жишээтэй харах жишээтэй. Багш нар ч бол мэдээж хэрэг календар дээр ямар нэг юм хадгалж байгаа юм бол энэ дээрээ гараад ирчин. Тэгээд хүүхдүүд нь тэр календар харж гаад хамтдаа хичээл явуулчихна. Магадгүй ангиар нь ямар хичээл хийцээ орох уу гэдгийг ингээд ойлгож болдог. Нэг гой даваа тал юм байгаа. За ер нь тэгээд Classroom-ыг ашиглахыг хүсэж байгаа бол дэлгэрүүлээд бас судалж өгч болно. Тэгээд энэ нэг олон зүйл байхгүй. Саяны ярьсан зүйлүүдийг л байнга давтаж хийдэг учраас бид нэр өөр нэг зүйл байхгүй. Одоо өөр анги нэг хийх хүсвэл тийм ээ. Grade гэж яагаад та ангийнхаа зураг, нэр тэр хэсгүүдээ бүгднийг энэ дээрээ үсгэж өгчдөг байгаа. За энэ болгоныг бол би яг саяныхаар үсгэсэн байгаа. Тэгээд Word, анхан дунд шат гэдэг документ суралцагчтай төлбөргүй тийм ээ. Ингэж үсгэсэн баг жишээтэй. Яг уу та бас сонирхоод би дагаад үзээрэй. Юм болгон дээр нэг хэлэх гэхээс илүү практик байдлаар сурвал илүү их хэрэгтэй байдаг. Тэгэхээр та
энэ дээр нөө суралцахад нэг тийм хэцүү зүйл байдгүй. Саяны зүйлүүдийг л хамтдаа хийхэд болчтой байгаа. Иймэрхүү байна. За тэгэхээр дараагийнх нь нийтлэг мэдлэг хэрэгтэй гэж. За энэ нийтлэг мэдлэг хэрэгтэй гэдэг өөрөөр хэлбэл ерөнхий мэдлэгийн талаар ярьж байгаа бох. Тэгэхээр ерөнхий мэдлэгээ бас ядаж нэг салбараар нь гаргаад өгсөн бол их зүгээр бах те. Магадгүй салбараар нь явахад яг тодорхой чиглэл өгсөн бол бас тэрэн дээр нэлээд нухацтай яриад өвчих байх боломжтой байсан байгаа. Ер нь бол нийтлэг мэдлэгийн талаар бол хангалттай авч чадж байгаа. За хангалттай авахдаа хаа хамаагүй юмыг биш яг онлайнаар ажил үйлсээ бүтээхэд за ялангуяа гэрээсээ ч юм уу ажилласаа өөр орон зайд тийм ээ байж явахдаа хэрэгцээтэй бүх зүйлүүдийн талаар бол нийтлэг мэдлэгийн талаар бол хангалттай олж авч чаднаа. За тэгээ программын мэдлэг ур чадварууд гэсэн байна. Тэгэхээр энэ программын мэдлэг дээр бол мөн саяны хариулттай адилхан байгаа. За харин ур чадваруудын хувьд бол яг танаас өөрөөс чинь шалтгаална. Магадгүй та ямар ч сургалтанд орсон бай. Яг өнөөдрийн мэдлэгийг авах болохоос биш өмнөх одоо таны компьютерийн мэдлэг байхгүй өтер дээр бол өнөөдрийн мэдлэг нэмэр болохгүй. Харин өнөөдөр заагдж байгаа зүйлүүд нэмэр болно. Тэгэхээр та хэд маань аль болох бие даагаад компьютерийн ч юм уу эсвэл одоо сургалт заахаар англи мэдэхгүй өтер гэдэг те сургалтнаас үл хамаарсан өөр зүйлүүд төр байх юм бол тэрнийг аль болох бие даагаад сурахыг хичээж аваарай. Гэхдээ ийм гомдол юм уу биш шүү дээ зүгээр би жишээ болгоо ярьж байгаа шүү. Хүн дээр тусгаад өөр дээр тусгаж аваа ярьва. Тэгэхээр яг олон суралцагчд манайхаар одоо ханддаг. Тэнгүүд за Photoshop сурья гэж хүмүүс ороод ирчдэг. Эсвэл одоо Facebook сурья гэж ороод ирчдэг. Тэгснэ яадаг вэ гэхээр хичээлүүдийн ингээд өгчин. За энийг яг дуурайгаад хийгээрэй. Тэгэх юм бол пэйж чинь асуудалгүй сайн явдаг болно гэдэг. Тэгээ ийм хүмүүсийн хичээлүүдэд дуурайхаар яг асуудалгүй явж байгаа. За миний хувьд бас ингээ хийхээр бас асуудал явж одоо та өөрөө хийгэр. Би Facebook-оор хэрглэж мэдэхгүй шүү. Гар утсан дээр хэрглэж мэдэхгүй. Гар утсаа мэдэхгүй шүү тэгээд нөө Facebook-ийн сургалтанд орж ирээд гар утасны хичээл авах гэдэг багатай дүүцгүйц тийм юмнуудыг аль болох бага ярьж байгаа. Тийм юмнууд болохоор айд маань бие дагаад эсвэл чаддаг нэгээр нь хийлгүүлээд заавал нэг зүйлийг сурахад нөгөө зүйлийг одоо давхар суралцах шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл дижитал шилжилт гэдэг энэ зүйл бол биднээс эзэж тэхүү инхүү гэж асууж байгаа биш. Тэг инк гэдэг тийм шаардлагын дагуу явагддаг. За тэрнийг нь бол бүр COVID-19 бүр тодорхой болгоод өгчлөө. Биднээс одоо технологийн төвшлүүд, нийгмийн өөрчлөлтүүд бол асуухгүй. За та тэрэнд дасан зохицохгүй бол асуудал тань өөр дөр чинь байна гэдгийг л ерөөсөө харуулдаг. Тэгээд дасан зохицохгүй бол бусдуудаа нийгмээсээ та хоцорч ирсэн шүү дээ. Яг гэртээ бол хоцроогүй юм шиг болооч онлайн дурангууд юу хэлээ болоод ингээд эхэлчихдэг тий. Тэгэхээр энэ болгон ерөөсөө бид нөр өөрсдөө дайчлах, өөртөө суралцах, насан туршдаа суралцах гэдэг байгаа шүү дээ. Одоо сүүлийн үед бол тэгээд дасан зохицох гэдэг зүйлийг бол бид нөр өөртөө тэрнийг өөртөө бий болгох ёстой. Программын мэдлэгийг бол иймэрхүү сургалтууд хүмүүсийг одоо түрээслээд цагийн хөслөөд ч юм уу тийм ээ заалгуул авчиж болно. За бус дур чадруудыг бол танд суулгаж чадахгүй учраас та өөрийгөө дайчлах хэрэгтэй болдог байна. За тэгээд өнөөдрийн маань ямар ч байсан асуултууд бол ийм байсан. Тэгээд та хэдэд хангалттай сайн мэдээллүүдийг өгч чадсан байх гэдэгт бол итгэлтэй байна. Хэрэгтэй ч зүйлүүдийг бас ярьж чадсан байх. Хэрэггүй зүйлүүд бас ярьсан байх тийм олон зүйлүүдийг хийсэн байна. Тэгээд бид нар ямар ч байсан өнөөдөр хүртэлх хугацаанд суур зайлшгүй суур хэрэгтэй. Trello, вебсайт, имэйл, календар, Google Drive, Google Meet за бусад төрлийн митүүд буюу Google Suite-ийг багцаарна. За тэгээд вебсайтаа болохоор хэдүүлээ ярьсан байгаа тийм. За сошиал сувгуудтай хамааралтай хөгжүүлэлт буюу видео, зургийн их бэлтгэл тэгээд тэрнтэй хамааралтай зүйлүүдийг хэлцэх болно. За ингээд Trello-г бид нэр төр зур ингээд орхичээ.